Тоглоомын талбай. 1-р хэсэг. Сэтгэл зүйч Бат Эрдэнэ дээр нэгэн залуу орж ирлээ. Тэр залууг Самдан гэх бөгөөд өмсөж зүүсэнг нь харвал бор хүрэн цамц. Мөн өнгө нэлэгдэж хуучирсан жинсэн өмд цагаас эхлээд цэмэрч эхэлсэн цүнх. Мөн тэр бээр гунигтайхан өрөөнд орж ирлээ. Сэтгэл зүйч. За сайн байна уу? Ямар хэрэгээр яваа байлээ? Хэмээн асуухад залуу амьсгаагаа дарангаа. Та Бат Эрдэнэ сэтгэл зүйч мөн биз дээ. Би танаас зөвлөгөө авах гэж л ирсэн юм л да. Хэмээн хэлэхэд за ийшээ суучих хэмээн тэр хоёр сууцгаав. Бат Эрдэнэ шүүгэнээсээ өөрийн тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирэн за юу болсон бilé? Яриад байгаарай хэмэв. Самдан үг үйлрүүн. Өнөөгийн үед гадаа тоглох дуртай хүүхэд гэвэл би дүүгээл хэлэх байлаа. Одоо үед бүх л хүүхдүүд утсан айжиж суудаг болсон. Гэхдээ дүү маань тэр маань хэмээн мэгшэртэл уйлж гарав. Залуу тайвширсныхаа дараа дүүгийнхээ тухай өргөжлүүлэн ярив. Миний дүү бол цуваас сэргэлэн жаахан хэрнээ адтай хүний хэлсэн ярьсан загсан бүгдийг хийчихнэ. Тэрээр гадаа гарч тоглох дуртай байсан юм л да хэмээн ярихад Самдангийн ярианаас Бат Эрдэнэ түүний дүүд ямар нэг юм болсонг гадарлаж эхэллээ. Самдан үргэлжлүүлэн ярив. Манайх сумын түүний хажуу хашаа байшинд амьдардаг байлаа. Миний дүүг Солонгоо гэдэг. Хэрвээ тэр одоо байсан бол 9 настай байх байсан гэв. Самдангийн яриа улам тодорхой болж Бат Эрдэнэ сэтгэл зүйч Самдангийн дүүг алга болсон. Аль эсвэл өнгөрчихсөн юм байна л та гэж хэмээн гадарлаж эхлэн өөрийн үйлчлүүлэгчдэд өөрийн хэлэх дүгнэлтэд бодон сууцгааж байв. Өнөөх залуу үргэлжлүүлэн дүүгийнхээ тухай ярьлаа. Манай гудамжны цаад гудамны үзүүрт миний дүүгийн тоглох дуртай тоглоомын талбай байсан. Дүү маань тэнцээ очих их дуртай. Зуны дэлгэр цагт хэдэн найзуудтайгаа нийлэлцгээд хөөцөлдөж наадан намайг ажилласаа ирэхэд дүү маань яг цагтаа яг өнөөх газартаа хэдэн найзуудтайгаа тоглож байна. Хүүхдүүд Солонгоо тэр хараа ах чи ирж гин хэмээхэд дүүгийн минь инээмсэглэл над дээр тулсан наашаа гүйн ирдэг байлаа. Би шүн бүр дүүгээ ирж байна гэж зүтэлдэг. Гэвч сэрээд харахад дүүгийн минь өлгөөтэй зургалт нүдэнд минь харагддаг. Бат Эрдэнэ ийхүү асуув. Чи дүүтэйгээ хойлохнаа амьдардаг байсан юм уу? Аль эсвэл ээж аав чинь яасан хэмээхэд бид хоёрыг жаахан байхад салцгаас юм. Харин ээж минь бид хоёрыг үдээ зэрэгтэй өсгөх гэж нэлээд зовсон доо. Эцэст нь ээж маань хүнд өвчний улмаас нас барсан. Харин тэр үед надад дүүмэн л үлдсэн дээ. Гэхдээ одоо би дүүгээ хүртэл алдчихад байна хэмээлээ. Нэгэн өдөр Солонгоо маань тоглоомын талбайд тоглож байсан. Гэтэл манай аймгийн зөвлөл хуралдан тэр тоглоомын талбайг нураан. Оронд нь үйлчлэгний төв барих бичгнээр гарын үсэг зурснаар тэр талбайг нураахаар боллоо. Надад одоо хүртэл дүүмэн нүдэнд харагдаж байна. Тэр тоглоомын талбайг нураах компани машинууд ирэн эхнээсээ эхлээд сэндич нурааж байв. Надад 10 минут байсан бол би дүүгээ алдахгүй байлаа. Миний дүү эгэлжирийн нэгэн өдөр адилаар тоглоомын талбайдаа тоглож байв. Гэтэл манай дүүгийн найз Солонгоо хоёулаа манай хашаан тоглоё гэсэнд манай дүү гүйж агаад хүнд даацын машин доор орсон гэдгийг би дараа нь найзынх нь ээж аваас сонссон. Бат Эрдэнэ. Дүүгийн чинь тухайд харамсалтай залуу минь. Бат Эрдэнэ түүнийг тайвшруулж 3 хоногийн дараа ирээрээ хэмээн гэрийн хаяг болон утасны дугаар гэх мэт дараа нь Бат Эрдэнэт хэрэгтэй болж болох үс мэдээллийг аваад үлдлээ. Самдан гаргачихад Бат Эрдэнэ өрөөндөө хэсэг зур амс хийлээ. Харин сэтгэл зүйч Бат Эрдэнэний хувьд ганц бие учраа гэртээ орж ирэн хоолойч хийхгүй залхуураад хэвтээд өглөө. Үдшин бүрийн нөмөрч гадаа харанхуй болох энэ үед Бат Эрдэнэ дуг норинтойг дугжрахад түүний зүүдэнд нэгэн охин хаашаа мэддэхгүй гүйж байлаа. Тэгснэ гинэт "Ахаа, намайг авраарай" хэмээн
зуурдхан үзэгдээд алга болов.